Өнөөдрийн дугаартаа маань Untel хамтран ажиллаж байна. Untel-ийн зүгээс хэрэглэгчдэд зориулсан iPhone 17-гийн бэлэгтэй дараа төлбөрт үйлчилгээний Plus багцыг гаргасан байна шүү. Plus багц нь Untel-ийн дараа төлбөрт үйлчилгээний хамгийн хямд, уян хатан багц бөгөөд хэрэглэгч өөрийн хэрэглээндээ тохируулж яриа болон датагаа сонгож ашиглах бүрэн боломжтой. Хэрв та урьдчилсан ба хоссон төлбөрт багцаас Plus багц руу шилжвэл эхний сарын суурь хураамжаас 50% хөнгөлөлт авч нэмэлтээр 6 сарын турш сар бүр 5 ГБ дата бэлгэнд аван мөн 17 ширхэг iPhone 17 шар утасны эзэн болох боломжтой шүү. Өөрийн амьдралын хэмнэлд тохирсон уян хатан Plus багцаа зөвхөн Unitel аппликейшнаараа тохируулж ашиглаарай. Таны амьдралын хэм маягт нийцсэн энгийн бөгөөд чөлөөтэй дараа төлбөрт үйлчилгээний Plus багц. За юу цаанда манайхаа Малкольмын эргэн тойрон цувралынхаа ээж нэгэн дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тийм болохоор идэх уух юмаа сайхан төхүүлээд лайкаа дарж subscribe хийгээд бичлэгээ эхлүүлээрэй. You know the plan. 12 дугаар анги. Ийхүү цувралын маань 12 дугаар анги гэхэд өмнөх 11 дугаар ангийн үйл явдал үргэлжлэн гарч ирлээ шүү. Хэрв та санаж байгаа бол өмнөх анги дээр Хаал гэрийнхнийгээ дагуулж ажлынхаа зугаалганд явж Фрэнсис Лавернегийн $600 өрийг төлөхийн тулд хамт ажилладаг хүнийхээ цалин бооцоо өнтер тавьсан байгаа шүү дээ. Одоо ингээд юу болох нь харж илээ. За ингээд үйл явдлыг эхлэхэд Малкольм ч одоо Лорид фрэнд зоон дуусныхаа дараа салгалаад нэг баг болоод ойгоос юм хайдаг тоглоом тоглож юм чи яваа. Тэр үеэрээ тэгээд ингэж байгаа. Яагаад заавал тэр гэж? Тэр нэг хар юм чин надаас юугаараа илүү юм гэдэл гоншгонцсон явж байгаа юм чин. Жаахан эр хүн шиг байл да Малкольм. Харин нөгөө талд Фрэнсис ч өөрийнхөө бага зориуд ядагдуулах гэж янз янзын үүлийн үрт юм хийж гарлаа. Риз болохоор Билигээд өөршгөө хүн амтан дэрлэгдэх том биетэй гартай нэг баг болонгуудаа тавраа тааж Эрдэнэсээ олсон явж байгаа хүүхдүүдийн Эрдэнэсийг сайхан дээрэмцсэн явж яваа. Яа мууханаас. Ингээд үзэл солигдоход Лаварнеч одоо баг нь шал арчаад байгаа болохоор сүлд тэсгүй өөрөө багтаа орцсон тоглож эхэллээ шүү. За нөгөө талд үүндээ зэрэгцээд Луисээс салж өгөхгүй элдв дэмий яриадсэн эмэгтэй нөхөр хурч ирсэн ээ. Та манай ээжийн тухай юу гэсэн гинэ? Гэж мэгэд Луистэй бүр хэрүүл өдөж шалчирч өглөө. Харин Луисийг энэ хоёр юмтай уулзраа олох гэж ядж байх зурн дүүж одоо чихэр идэх гэж тариад бөө юм болж байгаа юм чинь. Дүү юм маань эсэн чихрийг сайн задлж шингээж чаддгүй бөгөөд тэрнээсээ болоод чихэр идэнгүүтээ галзан хүн шиг болоод идэг юм байна л да. Үүнтэй зэрэгцээд Малкольмч Лорид зогсоо зайгүй гоншгонсноор сүулдэ Лоригоос за тэгвэл миний юу н чамд таалагддгүй юм бэ? Ари вэлэт гэнтэр гэж минь асууж гарлаа шүү. Тэгтэл тэрэнд нь гэнт Лоригийн уур хөрөнгөтэй Малкольмыг юмд хит туушиж хамааралтай болдог хүүхэн шиг яншаа өглөө энтергээд хамаг болж үтэхгүйг нь хашгирч хилээд бөө юм боллоо. Ямар сайн да Малкольм ч үүнийг сонсоод зогтох гээд үтсэн ч болсонгүй. Ийхүү ангийн үйл явдал ч гэсэн дунд хэсэгтээ ороход Луис Хоолыг зогтаагаад байхаар нь сүулдэ хүчилж байгаад шин даргатай нь очиод хүн ёсоор танилцуулахар боллоо шүү. Тэгтэл Хоол муу шаар чин шин дарга дээр очингуудаа танилцах биш ингэж хэлж байгаа юм аа. Сайн байна уу? Танд зав байна уу? Би уг нь үүнийг хэлэх эсгүй л дээ. Гэхдээ та манахаас халагдсан намайг уушлаарай. Энтергээ бүр тэглээ шүү. Ингэж Хоол эцэст нэг юм даргатайгаа нүүр тулахаас аврагдаж байгаа юм л та. Гэхдээ тэгж хотлоо ярих хэрэг байсан юм уу та. Энэ хооронд Лоригийн хэлсэн үгнээс болоод уйлаа сууж исэн Малкольмч хортой царсны навчаар нүрээ арчаад наачлаа. Үүний зэрэгцээ Фрэнсис ч сүлдээ аргаа орж бага хожигдуулахын тулд өөрөө талбай дээр гарцсан багийнхныгаа зориуд хорлоод өвж ивэл яах вэ? Ядаж байгаа тэр үед нь Фрэнсисийн багийнхан ч Фрэнсист аягүй сайн хандаад идэг насан. Тэгсээр үйл явдал иргэн Луис дээр ирэхэд нөгөө ирж олон юм яриадсэн хүн чинь сүлдээ Луисийг эренгүүтээ алгадаад таялаа. Тэгж түүнээс хойш Луис ч нөгөө балаа хүүхэнтэй шавар дээр хутгалж зодолж модолтой бүр амар юм болж байгаа юм чинь. Энэ хооронд Фрэнсис бага яг нэг онооны зөрүүтэй ялагдаж байхад нь хүн чанарын зулгааж сүүлийн шээргийг нь хаалганд оруулснаар ялтан дөрөв. Үүний дараа Фрэнсис ч одоо бага ялтанд өргсөн болохоор өөрийг нь өршөөх байх гэж бодоод цалингийг нь бооцоонд тавьсан байсан талаараа хэлэхэд ч багийнх нь Фрэнсисийг нүцгэн мөсөн талбай дээр чирч шийтгэлээ. Одоо яа их хэвдээ тий. Ингээд ангийн төгсгөл болоход Луис чихэр эцээр байгаад галзуурсан дүүийг барьж аваад Риз нөгөө хамт цуг явжсэн Билли гэж бандд зодуулаад Малкольм ч одоо хортой царны навчаар нүрээ арчсан сулаад амар хавдцсан нүртэй юм явж уцаж байлаа. Харин Хоолч та ганцаараа сэтгэл хангалуун буцаж идэг нас. Өөдөхгүй нэрээ. 13 дугаар анги. Ийхүү үний дараагийн анги гэхэд Риз ч урд төж түүхэнд байгаагүйгээр хэрэг төгд тарилгүй томоотой хүн байж хүн амтантай найрсаг хандаастай байна. Учир нь манай хүн чинь жолооны өмнөлхөө авах гээд байгаа юм байна шүү дээ. Тийм болохоор Хоол Луис хоёр ч Ризийг асуудал тарингууд нь шийтгэж жолооны өмнөлхөө авахгүй гэд үзээс тээ. Ягаад гэвэл Риз машинтай болчвол юу эсэж хийж магадгүй гарч шүү дээ. Тэгж байх зөөр Фрэнсис ч даав ээж хоёр лугаа залгаад цөмөлж хайсан дээврээ засах мөнгө зээлэх гэж үтсэн ч болсонгүй. Тийм болохоор Фрэнсис сүулдэ арга барж баахан хүн амтантай бартер хийж гарваа. Ийхүү үзэл солигдоход жолооны шалгалт өгөхийнхөө өмнөх шөнө Риз өөрийгөө орон дээр элдв хэрэг төвг тарихгүй гэсэндээ өөрийгөө амар хүлж авлаа. Тэгтэл тэр үеэр дүүж ин сайхан боломжийг ашиглаад Ризээс өшөөгөө авч дүүрэн тоглоомтой шуудагаар зогж байгаа юм чинь. Амар нас. Ингээд өглөө нь олж Луис руу Крэг залгаснаа Малкольмыг өнгөрсөн шөнө өндөг шидлээ энтергээ товолж гарлаа шүү. Тэгтэл үнэндээ Малкольм өнгөрсөн шөнө ямар ч тийм юм хийгээгүй гэдэг насан.
юу л болох гээд байна да. Тэгсээр Малкольм ч Крэгийн яваад очтол яг үндэ Крэг Малкольмоор шинээр авсан стерео дууралтай зурагтай холбоолох гэдгийгсэн юм байна шүү дээ. Ядаж байгаа тэр нь хамгийн шилдэг үзүүлэлттэй хамгийн сайн дууралтай систем болохоор Малкольм ч Крэгд дуртай туслахаар боллоо шүү. Ингээд маргааш өдөр нь болоход Риз дөрмийн шалгалтандаа тэнцэж жолооны шалгалтаа өгөхөр болсон байваа. Инх удалгүй Риз жолооны шалгалтан дээр иртэл жолооны багш нь Ризээр машин унууллуу явсаар гоод 7 хоногт ирээрэй гэж тэнэгтлээ. Тийм болохоор Риз яг багшаага буунгууд нь жолооны ард зүүж исэн охиныг цааш нь суулгаад өөрөө бариад явна гэж тэглээ шүү. Тэгтэл яг тэр үед нь Ризийн хараас машин ирээд мөрөгтөл Риз өөрөө очиод мөрөгчлөө гэж аянгуудаа машинаа шууд барьж яваа сүүлдээ цагдаа нар төгдөг бүр бөө юм боллоо. Хэрв Риз ингэж хэрэг тарихгүй бол Риз байхаа болно шүү дээ. Үүний араас үзэг зөвлөгтөхөд Крэгийн зурагтыг усаж дуусаад химэл дагуулын антент харуулж исэн Малкольм зурагтан дээр нь гинт Ризийг хөөжмө зурагтны нэвтрүүлэг гаргахад Крэгийг шууд хаядгүйгээ явчихваа. Тэгээд үүнээс олж Крэг ч Малкольмыг хайхаар доошоо бууж явахдаа яг муурныхаа дээр унаад муура бицлаад алчваа. Ёо энэ нийтдээ оролцоотойроо дандаа л нэг юм бэртэж гэмтэж байх юм да. Энэ зур Малкольмын гэрт бөөн цагдаа нар ирээд Ризтэй холбоотой юм асууж тодрууллаа. Тэгэх үед нь Луис Ризийг зүгээр надтай яриулцгаа. Би Ризийг 5 минутанд зогсоож чадна гэтгэлээ те. Үүнтэй зэрэгцээд юу гэхээ мэдхээ байсан Риз ч аргаа бараад Фрэнсис руу залхахтал баахан хүн амтны юм аваад лойрцэн Фрэнсис ч ажлынхаа хүмүүст алуулах болоод Риз зүгээр хэрэгээ хүлээгээд бууж өг гэсэн зөвлөгөөгүй. Ингээд ангийн төгсгөл болоход Риз ч Фрэнсисийн зөвлөгөөг дагаж нөгөө жолооны сургууль дээр очингуудаа өгч чадаагүй жолооны шалгалтаа өгснөөр эцэст нэг юм цагдаа нарт бууж өглөө. Тэгэд мэдээж үүний араас Риз шүүхэд дуудагдаж бас өмгөөл шинтергээд бөө мөнгө зарлагдуулж өглөө дөө хөрхий. Энгүү цуурлын маань 11 дугаар анги эхлэхэд ойрын үед үзэгдэж харагдаагүй Синтияш буцан сургууль дээр ирлээ. Синтия Нью-Йорк хотод өнгөрсөн семестрээр сурсан юм байна л да. Тэгтэл Синтия маань бидний мэддэг Синтия байха болжээ. Бүр ааш нь олдохгүй цаг ямагт уурлаад л гойшиг ноод Малкольмын эмэгтэй хөлбөр болсон байдаг наасаа. Үүнээс болж Малкольмын гавл ангийнхан Синтия жаахан дургу байгаастай. Энэ зур дүүж автагаа амт цаасан шуунаас гэж байхдаа хоолыг цаасан шуунаас айдаг гэдгийг мэдэж авч байгаамаа. Энэ зур Эрик Фрэнсисийг дагуулад хамт гарч ууй гэхэд урдаас нь амьдралын утга учир ярьж мэрээд л жаахан эмэрлэн байдалтай болсон байлаа. Тэгсэн яг энэ үед нь Фрэнсисийн өрөөний хамууд нь индианчуудын модон шүтэнийг гаднаас сулгаалаад аваад ирж байгаа юм чинь. Йоо бүгдгүй. Ингээд маргааш өдөр нь болоход Синтия Малкольмэнд ирсэн даалгавраа хийгээ сууж байлаа. Гэтэл энэ үеэр Синтия Малкольмтэй хэрэлдэж байгаа цамцаа шатаагаад ажилладаг ба. Синтияч Сандра цамцаа тайлж шитгэл яагаад тэгж муухай ажиллаад байсан ойлгомжтой боллоо. Ер нь та надаар хэлүүлэлтгүй киноны энэ хэсгийг хараад ойлгож байгаа. Үүний дараа Малкольм Синтияг хурган аргадах гэж үзэхэд Синтияч саяны явдлын талаар хинт чийж болохгүй шүү гэд Малкольмоос ам өчгийг авбаа. Ийхүү орой болоход дүүж хоол дээр ирэнгүүтээ яагаад цаасан шуунаас айдгийг нь асууж гарснаа араас нь аавда хэрхэн цаасан шуун нисхийг зааж өгөхөр болчдөг наасан. Байрын солигдсон юм уу да хаашийн. Ингээд үүний дараагийн хэсэг эхлэхэд ч Синтия маань сэтгэл санаа аваагүй болсон эргээд Малкольмтэй ангалтсан сууж байлаа. Тэгтэл яг тэр үед газрын гай Риз орж ирэнгүүтээ Синтияг яагаад ийм муухай овц өмссөн юм бэ? Яагаад нэг юм нуугаад байна энэ төр гээл тэглээ шүү. Тэгээд Риз ч одоо Синтиягийн нууцыг олж мэдчихэд яаж шолох тухайгаа ярьж хахад Малкольм хар шаарчин салгалаад Синтиягийн нууцыг Ризд хэлээд наачлаа. Ийхүү Синтиягийн нууцыг мэдж авсны дараа Риз муу дураагч нь Синтиятай ойртод үдэг наасан. Тэрийг нь Малкольм ч ойлгочоод уг нь Синтия сануулах гэд үтсэн чи Синтия Малкольмын хэлж байгаа юмыг тоож авч үтсэнгүү. Үүний дараа Малкольм ч Риз дээр очиод Синтияг яах гээд байгаа талаар асуухад Риз хэрхэн Синтияг өөрийн болох талаараа төлөвлөгөө гаргацсан. Бүр тэрийг календар энэ дээр тэмдэглээд авсныгаа Малкольм төзөөллээ. Ёо. Энэ зур дүүж хоолд хэрхэн цаасан шувуу хөрөхийг зааж өгдөг ба тэгэхдээ хаалын араас нь уяаг нь үйж өгснөө хаалын бүксүүр нь цаасан шувууг нисгээд идэг наасан. Ингээд ангийн төгсгөл болоход Риз муу шаарч нь яг Синтиягийн үнсэлцгээ сууж байдаг ба тэрийг нь Малкольм харангуйтаа Ризийг болиулахын тулд Ризэс чи үнэхээр л түн сайн болсон бол нэрийг нь хэлээдэх гэд Синтиягийн нэрийг асуулаа. Тэгтэл тэр үед ч одоо Ризийн атгаг орон санаа баригдаж араас нь Синтияд сайхан гүйлж авбаа. Ийхүү тэр оройч Синтия Малкольмынхантай оройн хоол иддэг ба тэр үеэр Риз ч бүр бодоо олтлоо зодтолцсон байдаг наасан. Одоо яа гэх вэ Риз минь. За ингээд ээлж нэгэн анги маань эхлэхэд хөвгүүд дахин шийтгүүлж гэр орноо ёстой гялстал цэвэрлсэн байж байлаа шүү. Гэхдээ хаазуулж энэ өдрийнхөө орой шийтгэл дуусч байгаа ажээ. Тэгж дуудлаггүй Малкольмч бөөм баяр болсон Риз дээр хурж ирлээ. Тэгтэл Стивийг залгаад маргааш мангас машинуудын тулаанд хамт явах уу гэж асуусан юм байна л да. Гэсэн ч маргааш өдөр нь хаалын төрсөн өдөр болохоор Луис ч үгийн зөрүүгөө хөвгүүд рүү хашгичиж та аавыгаа бодохгүй байна уу те? Би аавд чинь гинтийн бэлэг барих гэж байхад бид бүгдээрээ нэг гэр бүл шиг хамт байх ёстой. Тэр бөө юм боллоо. Луисийн зүрх яаж даадаг байна. Энэхүү үний дараа Малкольм ч хогийн сан дотроос нэг цаас болтол Луисийн хоолд барих гэж гинтийн бэлэг нь үнэндээ Фрэнсис байдаг бөгөөд Фрэнсисийг Аляскаас ирэх зардлыг нь төлсөн баримттай. Тэнхүү маргааш өдөр нь болоход ч хоол хөвгүүдийгээ зураг төгдөө сууж байхад нь очсноо өөртөө төрсөн өдрийн дууд болуулж авлаа. Тэгснэ араас нь толны урд очсноо өөрийнхөө залуу үеийг төсөөснө араас нь өөртөө хэрэлдээ ээж байгаа юм шиг. Хоолын тарих толгой нь зүгээр байдаг байгаа та. Ингээд толны урд баахан талчгасны дараа хаалчууд Луисийг уцаар ирж явахад нь очиж үдэж гарахад Луис тогны үнэтэй хэрүүл хийж байсан болохоор зав алга гэлж вэ. Тэгтэл тэрэнд нь хаал уурлаад энэ хоёр чинь бөөн хэрүүл болж том өрөөндөө ороод ирэнгүүт хөвгүүдийг гаргаад хэрэлдэхэд нь дүнвэж уурлаад аав ээж ирэх урдаас орилж байгаамаа. Гэхдээ тэгээд араас нь ойлгомжтой шүү дээ. Ах нартайгаа хамт шийтгүүллээ. Ийхүү орой болж хоолын төрсөн өдрийн зоог эхлэхэд Луис ч хоолыг 20 минут хүлээгээд хоолыг нь идүүлсэнгүй.
Тэгтэл ашгүй нэг удалгүй Фрэнсис ч хурч ирээд хоолд гинтийн бэлэг бариад амар баярлалаа шүү. Тэгтэл яг тэр үед нь Фрэнсис дараагийн гинтийн бэлгээ үзэж би үүнтэй гэрэлсэн. Манай их нартай танилцах гэж тэглээ шүү. Гэхдээ тэгээд үүнээс олж манай хэд ч бөөн шоконд орж байгаа маа. Энэхүү үүний араас үзэг зөвлөгтөд Луис Фрэнсис рүү хашгичаад бөө юм болж харахын агур юм боллоо. Фрэнсисийн эхнэрийг Пиама гэдэг бөгөөд энэ хоёр танилцаад ердөө сар болж байгаа ч гэсэн гэрэлцсэн байдаг наасаа. Ингээд удалгүй Луис Фрэнсис рүү хашгицаар байгаад Пиама Фрэнсисийг өмөрж Луистэй хэлтэд бүр яг гурвалжин хэрүүлэлээ заваарч өглөө. Араас нь хөвгүүд ч одоо Фрэнсисийг яаж тэгж чадваа гэдэл зэмлэж ээжийнхээ талд оруултал Луис ч хөвгүүдээ ахад өрөөрөө нь хөөгд явуулчихва. Дийнхүү ахин нөгөөдөө өрөөндөө цөлөгсөний дараа хөвгүүд ярьж байгаад гэрээсээ явахаар болдог ба Риз одоо хаалын зээлийн картаар амтэрнэ гэ тэглээ шүү. Тэгсэн тэр үед ч гэсэн Луис хаал хоёр Фрэнсисээс болоод хөвгүүд гэрээсээ явж байгааг анзаарсангүй. Ингээд хөвгүүд ч гэрээсээ явсны дараа амар тансаг жошт буудлынт очдог ба хаалч Фрэнсистэй нийлээд хөвгүүдийг хайж гарлаа. Харин тэр хооронд Луис Пиама хоёр үлдээд учраа олох гэж үтсэн сүүлдээ бараг зодтолдох дээрээ тулахад хоол Фрэнсис хоёр ч амжиж орж ирээд авгаанаараа салгалаа та. За үүний дараа хоол зээлийн карта алга усныг мэдэнгүүтээ хөвгүүдийн байгаа жошт буудлын дээр явж очиход манай гуравч ээж бид нар лөө үргэлж орилдог. Бид нар тим гэрт байхгүй энэ төр гэл тэглээ те. Тэгтэн Луис жуурлаад ахин Фрэнсисийг дайруулж хөвгүүд рүү хашгичж харахад Пиама шууд Луис руу ус цацдаг ба энэ үед Луисийн хариу үйлдэл үзүүлэхээс өмнө хоол Пиама руу аягтай суу цацаж алаан болохоос өмнө Луисийг авч гарав. Ингээд ангийн төгсгөл болоход хөвгүүд иргэн гэртээ ирсэн байдаг ба Луис ч хөвгүүдийнхээ хүсэлтээр хашгичгаа болж оронд нь цаасан дээр юм бичээд өгдөг болсон байлаа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө шүү дээ. Ийхүү дараагийн эхлэхэд хоолч хөвгүүдийнхээ хүсэлтийн дагуу хөршийнхөө хуучин компьютерыг тэдэнд авчирч өгөв. Харин компьютерийн хариуд хоолч хөршөөсөө хэдэн дууны цомог авснаа хөвгүүдээрээ баахан хар ажил хийлүүлэхээр болчихвоо. Энэ хооронд Фрэнсис Лаверне дахиад нохоо гахаа шиг загнуусны дараа оройн гэртээ ирэнгүүтээ Пиама руу гомдлоод бөө юм боллоо. Ингээд үзэг солигдоход маргааш өдөр нь олж Малколм ч Риз Стиви хоёртой нийлчихэд хөршийнхөө хуучин компьютероос илдэв юм болох нь гэдээ ухаа сууж байлаа шүү. Тэгтэл энэ үеэрээ Малколм ч хөршийнхөө мэйлийг уншиж байгаад хөрш нь гудамжных нь ихэнх гэрэлсэн эмэгтэйчүүдтэй барилдаан хийсэн гэдгийг нь олж мэдчихэж байгаа маа. Хайрхан байна гэж. За үүний дараа Малколм ч хөршийнхөө хуучин компьютер дээр нэг нь тоглоом тоглолцсон сууж байдаг ба тэр нь дүр үсгэж компьютероор амьдралыг нь зохиомжлдог тоглоом юм уу хаашийн. Тэгэхдээ Малколм ч гэрхнэрээ баахан дөрүүд үсгдэг ба бас болоогүй тэр дөрүүдээ хүснээрээ удирдах мэдэртээд алж өгч байла. Энэ зур Риз нөгөө бузартай хөршийнхөө хар ажлыг хийж өгч байхдаа хөршийнхөө нөгөө мэйлүүдээр нь дамталснаа хөршийнхөө гэр тааваараа байж хоолунд идээд хурган өөрийнхөө эрхэнд оруулцдаг наасан. Харин Фрэнсисийн хувьд Пиамад Лавернегийн талаар хэлсний маргааш нь Лаверне чинь Фрэнсиг ажил дээр нь байхад хачин сайхан хандаж мандаад алж өглөө. Тэгээд Фрэнсис тэгээд үүнд нь гайхаад орой гэртээ очингуудаа Пиамагаас Лавернед юу хийсэн талаар нь шалгаж байхад Пиамач Фрэнсис юу ч хийсэнгүй. Харин ч эсрэгээр нь хоол хийж байсан хутгаа барьж авснаа. Би чамд юу хийсэн болгоно хэлэх албагүй энэ тэглээ шүү. Ингэж Фрэнсис маань бүрэн базаанд орж байгаа юм да хөрхий. Энэ зур Малколм нөгөө тоглоомоо тоглож байхдаа Стивид баахан гомдлоо сууж байваа. Учир нь Малколм эхэндээ гэр бүлийнхээ дүрийг компьютерт оруулахдаа бүх үзүүлэлтийг нь хамгийн багаар тавьж өөрийгөө хамгийн ихээр тавьсан ч гэрийнхэн нь тоглоомон дээр Малколмоос илүү жаргалтай амьдраад идэг наасан. Тэгээс үлдээ тэр тоглоомон дээр нь Луис дээж хөгж болж хоол саятан болоод Риз хятадын хаан болоход Малколм зүгээр аригчин болдог наасан. Үүний дараа үзэг солигдоход Фрэнсис Пиама дээр ирээд чи Лавернед юу хийсэн юм бэ? Хэрв хэлэхгүй бол саллаа гэж сүрдүүлэхэд Пиама ч одоо Лавернегийн тэжээвэр шууг хулгайлж аваад дарамтсан талаараа Фрэнсист эцэст нэг юм хэллээ. Түүний дараа Фрэнсис Лавернегийн шууг буцааж өгөхгүй явж байхдаа хүйтэнд алаад хаждаг ба үүнээс олж Лавернеч орилж чарлаад бөө юм болж байгаа маа. Бүүдэхгүй нэрээ. Ингээд ангийн төгсгөл болоход нөгөө компьютерийн тоглоом дээрх Малколмын дүр нь 250 кг төрж таргалаа сүлдө өөрийгөө алаад натал Малколмч уур болж компьютераа гаргаж шидчихлээ. Харин Ризийн дарамтлаад исэн хөршин эцтэй Ризийн сургууль дээр тарьсан хэрийг нь мэдж авангуудаа Риз дээр сүрсэн базаа ээж хамг хар бороочлаа хийл гэж өглөө. Фрэнсисийн хувьд Пиаматай иргэн эвдэрсэн ч Лавернег дахиад тэжээвэр яс мэлхийгээр нь сүрдүүлж болно штэ гэсэн байвал яах вэ? Бүр амар юм аа. За энэ 17 дугаар анги эхлэхэд Луис хөвгүүдийнхээ өдрийн хоолыг бэлдэнэ гэж уутанд нь баах юм чихэж өгөөд явуулдаг насаа. Түүний дараа хаалч одоо Луис дээр ирээд өдөр нь ямар ажлууд амжуулахаа хэлчихэд гарахтаа Луисийг залуу мөн гэд дутчихвол яах вэ? Аваад суусан авгаагаа яах гээд байна да. Тэгээд түүнийхээ дараач хоол худлаа өршөөл ирж Луистэй баахан үнсэлсэж бүр алж өгч байгаа юм чинь. Тэр зур Фрэнсис ажил дээр ээлжид боодлын хөдөлмөрөөр эхлээд байж байхдаа цонхны цаанаас Спенглерийн дүрсийг олж харлаа. Түүний араас Фрэнсис ч энэ талаараа Эрикэд хэлтэл цаатахж харин тийм ээ би бас цаатах чинь хараад байдаг юм. Тэр сургууль тэгтлээ бид нарыг тамалсан энэ төр гэлтэглээ шүү. Ингээд үүний дараа үзэг солигдоход дүүж гудамжнаас нэг бүлдэг осноо маршмеллоу гэж нэр өгөө тижих гэж авлаа шүү. Алуулхан дээ мөзөлөгч. Энэ зур хоолч одоо Луисийг өнөө залуу минь гэж дуудсандаа бантаад яг ажил тарах үеэр нь Луисийг амар гоё болзоонд авч явахгүй дэртэл Луис ч одоо Крэгийг орлож ажиллахаар болоод хоолын төлөвлөгөө бодоо олж байгаа маа. Үүний дараа орой болоход дүүж нөгөө нохоогоо нууцаар тижиж мэжигээд хонгоных нь махан захтнаад байдаг шүү. Тэгснэ бүр сүултээ гадагшаа гарангуудаа нөгөө нохоогоо тэврээ дунтаад өглөө яг уу. Хийцүү өгч. За энэ хүн маргааш орой болоход Луис ч хоол зориулаад тансаг оройн зөг бэлдээд байж байгаа.
Энэ хооронд Фрэнсис дээр Спенглер жихнээсээ хүрээд ирдэг ба Фрэнсисийг сургуулаа гарсны дараа галзуураад одоо Фрэнсисийг алах гээд хүрээд ирсэн ажээ. Учир нь Фрэнсис Спенглерийн сургууль хүмүүжүүлж чадаагүй ганц хүн байх уу гэсэн ч Спенглер Фрэнсисийг алах гэж утсан боловч хоёр гаргуугасаа болоод чадсангүй. Энэ зур Луисийн хоол зориулж бэлдсэн оройн хоолыг дүүвийг нохоо очиж бүгдийг нь ичдэг ба дүүж нохоо баригдуулахгүй гэсэнтэй өөрөө очиж идсэн болоод наачваа. Тэгсэн ч чөтгөр шиг хоёр ах нь дүүвийг нохоогоо нууж байгааг мэдээд тайчж байгаа юм чинь. Ийхүү дүүж хоол Луис хоёрын ээлжид болзогсууд гэснийгээ дараа хоол маргааш өрөөнд Луисийг аваад дахиад гарахаар боллоо. Ингээд үүний дараа үзэг солилцоод алингаа алдсан Спенглерийг Фрэнсис Эрик хоёр овоо халамжилж буцаад хүн шиг болгох гэд үзлээ. Дүүний зэрэгцээ хаалч одоо Луисийг аваад гардаг ба мэдээж гарсан хойгоор Малкольм Риз хоёр дүүийг тамлах ээлжид нэгэн арга бодож олох гэд дүүж нохоогоороо Малкольм Риз хоёрыг сүрдүүлж ахнараасаа эргэн хөшөө авч эхлэв. Одоо карма шүү дээ Малкольм Риз хоёр минь. Ийхүү хоёр ахыгаа барьцаасны дараагаар дүүж Малкольм Риз хоёрыг яагаад дүүтэй хайртай тухай 50 шалтгаан энэ бичүүлээд бүр алж өгч байла. Тэгснэ бүр болоогүй араас нь ах нартаа эмэгтэй гүнж нарын хувц энэ өмсүүлээд байгаа маа. Хөөхий их олон жилийн хоёр дарлуулсан да. Тэгтэл яг тэр үед нь Грекч одоо үржигдэр нь хаал Луис хоёрыг болзоог алж хайсандаа уушлах гээд ирэхдээ дүүгийн барьцаанд ороод наачваа. Харин энэ үеэр ганц орой гарсан биш хаал Луис хоёрын хамаг бие хаана өвдөд бүр яг үхгээ сууж билээ хөрхий. Гэсэн ч бие биенээ удаад хамаг хөс баас нь урсаад гүрийгээ сууж байгаа юм чинь. Ингээд ангийн төгсгөл болоход Малкольм Риз хоёр Грегийг тархитаж байгаад зугатаалгасан чинь араас нь дүүгийг нохоо дагаад алга болов. Түүний дараач Малкольм Риз хоёр дүүгийг нохоогүй болсон болохоор нэргээ таамлж байгаа юм чинь. Харин Фрэнсисийн хувьд болохоор Спенглерийг ахмадын хасамжийн газарт оруулж өгдөг ба тэндээ Спенглерч хөөрхий хэдэн хөгчүүдийг дээрлэхэж кап аваад эргэн хэвэндээ орж байгаа маа. Хаал Луис хоёр болохоор би нь үнэхээр муудаж эмнэлгийн хүлээ авахтаар очдөг ба тэр үедээ бас совлогчаар хормон дээрээ уншиж байсан тангараг энтрээ уншуулсан ч явах шиг. Үнэхээр супер гэрэл шүү. За ингээд дараагийн хэлэхэд хаалч одоо Эбиийн хэдэн найзууд нарыг дуудаад гэртээ покер тоглохоор болсон байв. Ядаж байхад Эби хэдэн найзууд нь дандаа бие биенээсээ илүү гарах гэж өрсөлдөж байдаг ба хаалч тэр хэдээс яаж тохоо гэд шинэ покерын ширээ энтер авцсан байлээ шүү. Тэр зур Фрэнсисийн эхнэр Пиамач Фрэнсис дээр хурж ирсэн ээ. Өнөөдөр өөрөө би хуучин найзтайгаа хоолноо. Чи битгий санаа зовоорой. Би очихороо бүгдийг хэлнэ гэдэг амар сэжигтэй мэрж гарва. Тэрэнд нь ч одоо Фрэнсис РМТ-ийн болохоор хурган хардаж марддаг бөгөөд ядаж явахад Эрик хажинаас нь бүр муухай сомлоод идэг насаа. Ийхүү үзэг солигдоход Эби найзууд Малкольмд ирэхэд нэг найзынх нь охин өөрийн найзтайгаа хүрээд ирвэ. Тэгэхэд Малкольм Риз хоёр нөгөө охин руу чичрэхэд цаат хоёр нь юу гэж тоохов дээ. Гэтэл яг тэр үед нь Стивч ороод ирэхэд цаат хоёр охин Стивийг өрөвдөө сүйд боллоо. Энэ зур Эби найзууд ч өөрсдийнхөө покерын ширээг гайхуулснаа араас нь хаалыг бүр муухай хийдэг насаа. Ийм найзуудтай байхад одоо дайснаар юу их вэ? Тэр хооронд Риз боломжийг ашиглаж Стивийг худлаа өрөвдүүлж байгаад нөгөө хоёр охины чинь паналдаж гарлаа. Тэгтэл Малкольмч тэрэнд нь жаахан атаархсан юм уу хаашийн хурган дургүй гэдэг насаа. Тэгээс үлдээ Стивч дөрдөө ороод өөрийнхөө 2 сарын дараа үхэн бүхэн гэжсэн баахан охтуудын дунд орсон чихэн жаргаж өглөө. Уг нь дуугүй томото хөтөж утсан чи бас доотхон нойтон байжээ. Ийхүү үүний араас үзэг солигдоход Фрэнсис ажил дээрээ Пиамагийн талаар ярьснаа араас нь хосуудын харилцаанд итгэл бол хамгийн чухал зүйл гэдгийг тэглээ шүү. Тэгтэл тэр үеэр Эрикч муухай амар яриад улам Фрэнсисийг сумлж гарлаа. Энэ хооронд Малкольмч гэртээ ирсэн охтуудыг нэгийг зүгнээс буу олдог ба нөгөө буугийн нутал цаад охин эргэж бууга авмаар байна гэд дүүгийн хамаг тоглоомыг газар шидэд эвдлээд байж байгаа. Айл орж ирчээд ямар сонин гар вэ? Харин энэ зур Стивич нэг охинтой хаал Луис хоёрын унтлагын өрөөнд орж ирсэн хөгжим сонсож мосоод юу сэдэд үдэг шаарвэ. Ядаж явахад Риз ч одоо Стивид тусч муслаад сүйд болоод идэг насан. Харин тэр зур хоол Эби найзуудын нэгэнд гэрэлтийн зөвлөгөө өгөнтрөгөөд ашгүй нэг юм илүү гарах юм болов. Энэ үеэр нөгөө балаа охин чинь бууга хайгаад буу юм болдог ба сүүлдээ тэгээд голохгүй болохоор Малкольм манай найз залуу ирээд учрыг нь олно доо. Чи тэрний хэн болохыг мэдэхгүй байна. Гэтгэлээ шүү. Тэгтэл явж Малкольмч буруу үнээр оролцсон байдаг ба энэ охины найз залуу жинхэнэ шизотой гар юм бах уу. Ер нь хаяада юмнаас дутах хэрэгтэй шүү дээ. Малкольм минь. Тиймхүү түүний араас Малкольмч өнөө охины найз залуугаас айнгуудаа буугийг нь хөрөөдөх гэд үзлээ. Уг нь IQ 165-тай гэд байгаа шүү дээ. Тэгсээр ангийн төгсгөл болоход Риз дүүийг оройжонгоо хөөж туугаад байсан болохоор дүүч аав дээр очингуудаа Стивийг найзынх нь охинтой үнсэлтэж байгааг бариад өгчлөө. Тэгж байтал түүний араас Малкольмын хөрөөдөж байсан буу сум алдаад золттой хүн амтаа алсангүй. Харин Фрэнсис болохоор Пиама үндэ найзтайгаа биш аавтайгаа уулзж байсныг олж мэддэг ба хадам аавтайгаа танилцсангуудаа муухай бантаж байгаа юм чинь. Тэр зур Малкольмын гэртж бөөн цагтаа сэргийлэх ирсэн байдаг ба хаалч одоо цагдаад их айсан тугаа хэлэхдээ Эби найз нартай хэн илүү айсан бэ гэдэг дээрээ өрсөлдөж бүр тэнхтэж өглөө шүү. Яасан ч их өрсөлддөг юм дээ. YouTube задлан ном M-book аппликейшнд орлоо. Та аудио хэлбэрээр сонсох боломжтой боллоо. За ингээд үүний дараагийн хэлэхэд хоолч хөвгүүдэд дийлхэ байсан учраас сүултээ аргаа бараад сэтгэл зүйч төр хөвгүүдийгээ дагуулаад түрээд ирв. Ийхүү үүний дараа сэтгэл зүйч хөвгүүдтэй ярилцлага эхлүүлж тэндээс эхний ээлжинд юу бодож санддаг талаар асууж гарлаа шүү. Тэгтэл тэр үед Малкольм жаахан пэдэж ирсэн ээ. Та биднийг шинжлэх шаардлага байхгүй. Та биднийг яаж өдөж хатгсан бид нараас ямар ч сэтгэл зүйн асуудал олохгүй гэж тэглээ шүү. Тэгсэн үүний араас хөвгүүдийн зам байдлын эмгэгтэй үйл явдлууд нэг нэгээрээ цуурч гараад бүр амар юм боллоо. Зүгээр хүн сүрэг байдаг насан. За үүний дараач Малкольм бидний цор ганц асуудал бол манай аав ээж хоёр биднийг үргэлж хотлоо ярьдаг гэж боддог хэмээн хэллээ. Тэгтэн сэтгэл зүйч за тэгвэл танаа аав ээж хоёрын талаар ярий.
та гурав аав ээж хоёроо яаж дүрсэлмээр байна гэж асуув. Тэгэхдээ араас нь Холл Луис хоёрч нийлээд хэрхэн хөвгүүдийг янз бүрээр тамлж гардаг тухай хэсгүүд гарлаа шүү. Гэрээрээ аимшиг хүмүүс үйдэг наасаа. Ийм үйл явдал иргэн сэтгэл зүйчдэр ирэхэд сэтгэл зүйч хөвгүүдээс Фрэнсисийн талаар асууа. Үүнд нь мэдээж манай гурав Фрэнсисийг аягүй сайн хүн мэтээр ярьсан боловч араас нь шууд Фрэнсисийн тарьсан аимшигтэй хэрэгүүдийн монтаж гарч энэ төр. Яа бас лээ. Түүний дараа сэтгэл зүйч хөвгүүдээс та нар тэгвэл эцэг ихтэй анхаарал халамж хэрэгтэй байгаагаа хэлдэг юм уу? Ядаж энэ талаараа оройн хоолн дээр ярьдаг юм уу гэхэд манай эдийн оройн хоолн дээр ямар амар алаан болдог тухай бичлэгүүд нэг нэгээрээ цууран гарч ирлээ. Дурсамж гаргадаг анги юм уу хаашийн. Гэхдээ тэрэн дээр манай гурвын жоохны хөөрхөн уюуд бас гараа тайр үргээд байгаамаа. За үүний дараа сэтгэл зүйч одоо Малкольмын гэр бүлийн оройн хоол үнэндээ оройн хоол шиг байдаггүй талаар мэдэж аваад араас нь манай гурав хэрэлдэж зодтолтод боо юм болоо. Бүр нэг бие биенээ урдаг нохооноос ялгаагүй байх юм да. Тэгтэн сэтгэл зүйч эцэстээ аргаа аваад та нар намайг мэдхгүй л байна да. Би шоронгийн ялтангуудтай ярилцдаг. Би Харвардыг төгссөн энэ гэл хөвгүүдийг шалан дээр суулгацсан байхдаа хэлж гараавал яах вэ? Гэсэн ч нэг худлаа хөвгүүдийг эргэн буудан дээр суулгангуудаа аав ээж хоёрынхоо нэг зүйлийг өөрчилж чадах бол тэр нь юу вэ гэж асуулаа шүү. Тэгтэл хөвгүүд ч нэгэн дуугаар тэд бидэнд итгэдэг үү гэж хариулж байгаа юм чинь. За энэ хариултын дараа мэдээж Хаал Луис хоёр хөвгүүдэд итгэдэггүй шалтгаанууд нь гардаг бөгөөд хүн алхаас наагуурыг хийж явдаг болохоор сүүлдээ би ч хүртэл итгэхэд хэцүү юм дөө. Ингээд үүний араас янз бүрийн сэтгэл зүрхний асуултууд явж тэдгэрийг ницаах жаахан үйл явдлууд гараастай. Тэгсээр сүүлд нь Малкольм өөрийгөө гэрийн дундаа харь гаргийн хүн мэтэр санагддаг тухай хэлэхэд Риз дүү хоёр ингэж байгаа. Гэхдээ чи л манай гэрийн хамаг асуудлыг шийддэг шүү дээ. Чи бол бидний удирдагч гэдэл нэг хөрхөн тэглээ. Гэхдээ тэгсэн яг энэ үед нөгөө сэтгэл зүйч нь Малкольмын зан хаашийн тоглолттой юм байна гэснээр тусгай сургууль явбал зүгээр юм биш үү гэж сэнэгдэв. За үүнд нь Риз дүүгийн хоёр чууралж Малкольмыг өмөрч гардаг ба сүүлдээ бөөн хэрүүл зодон болох дээрээ тултлаа. Ашгүй энэ уулзтын цаг дуслаа. Түүний дараа сэтгэл зүйч одоо хөвгүүдийг гаргах гээд хаалганы тал хоол цаана чагнаа сууж идэг ба яг тэр үед хоолны машины тоормос нь алдаад машин мөрөгчүүл яах вэ? Тэгсэн яг үүндээ хөвгүүдийг сэтгэл зүйчдэр авчирсан шалтгаан нь энэ байсан ба Хоол Луис хоёрч хөвгүүдийг өчигдрөөр машиныг нь авч яваад мөргөлдүүлсэн гэж бодож л дээ. Тэгтэл яг үүндээ машин ямби болохоор тоормоз алдсан байж л дээ. Ингээд энэ ангийн төгсгөлийг гаргахад Малкольмын гэр бүлийнхэн 6 авахгүй гэж бөөн үйл явдал гарснаар энэ анги төгслөө. За ингээд 20 дугаар анги эхлэхэд Луис дээр иргэний шүүгчийн үүрэг гүйцэтгэх нэг сонин тушаал шиг юм ирвэ. Тангартны шүүх шүү дээ. Хэрэг таад мэддэг бол Америкт болдог шүүх хурал дээр баахан энгийн иргэн суучаад буруутай буруугүй гэсэн санал хөрвүүлдэг байдаг шүү дээ. Яг тиймэрхүү юм сайн дураар ажиллахаар болжээ. За тэгээд Луис ч энэ талаараа Хаалд хэлэхэд урдаас нь нөхөр нь хөвгүүдийн хаврын амрал хэлж байгаа шүү дээ. Чи байхгүй бол би тэднийг малж чадахгүй. Наатаха зүгээр хай энтергээ бөө юм боллоо. Угаасаа хөвгүүд ч Хаалыг муухай хэлэг барина л та. За түүний дараа үзэг солигдоход хөвгүүд дүүийг дагуулад муу усны цуг дотор аялна гэсэн боловч товлсон цагтаа ирлгүй дүүийг 2 цаг шахав гадаа зогсоолгоод хүлээлгцэн байвал яах вэ? Тэгээд түүнээс хойш дүүж бөөн уур болдог ба хоёр ахыгаа зад загнаастай. Энэ зур Луисын шүүгчийн ажил эхлэхэд Хаал Луис дээр ирчээд ямар хэрэг дээр ажиллаж байгаа юм бэ тэргээ зүгээр байлгасангүй. Гэхдээ Луис чинь шүүхийн юм тангараа өргсөн юм чинь юугээл олон толоо юм Хоолд ярих вдэ. Тэгтэл түүний араас Хоол сонин харж байхдаа Луисын хэрэгээс шаал өөр хэргийг харчаад Луис тэр хэргийг нь өмгөөлж байгаа юм байна гэдээ ойлгоод наачлаа. Үүний дараа үзэг солигдоход хөвгүүд дүүийг дагуулсан нөгөө аялах гээд байгаа газар доорх муу усны сувг дээр ирвэ. Дээрээс нь энэ хэд дээр Стиви нэмж ирсэн бөгөөд Малкольм Риз хоёрыг бацаан байхад нь Фрэнсис энэ хоёрыг дагуулж орж иж ирсэн мэн л та. Нэг ёсны одоо уламжлал юм уу хаашийн. За хөвгүүдийг тэгж байх зөөр Хоолч нөгөө Луисын хэрэг гэж утсан хэрэгээ бүр амар мөрдөгчиг мөрдсөн зогсож идэг ба тэр үед нь Стивигийн аав Эвч Хоол дээр хурч ирэв. Уг нь Хоол ганц найз Эвтэйгээ өдрийн хоол идэх ёстой байсан ч нөгөө хэрэг дээрээ ажиллаад мартсан байдаг бөгөөд Эвч орж ирээд Хоолын хэргийг харснаа Хоолтой хэрэгтэн буруутай буруугүйгээд бөөн хэрүүлж гарлаа шүү. Яг нэг тэрэгний өрөөсөн дугуйнууд байдаг наасан. Энэ үйл явдал иргэн хөвгүүд дээр ирэхэд муу усны хонглоор явжсэн Малкольм Риз дүүви Стиви Дурако чинь замдаа төвчлөг ба түүнээсээ болж хурган паник тэнтэр орлоо. Харин Луис болохоор нөгөө хэргийнхээ хурал дээр буруутай гэдэг дүгнэлт гаргуулах гээд бус шүүгчийн үүрэг гүйцэтгэж буй хүмүүстэй хурган мэтгэлцээд байдаг ба угаасаа хэрэг явдлыг нь хууч ойлгохтой гаргууд л та. Хоол Эп хоёрын хувьд болохоор манай хоёрын хэрүүл дуусаагүй байдаг ба хөвгүүд ч нөгөө муу усны цуг дотор гарах замаа хайж байхдаа хурган чин сэтгэлийн яриа өрнүүлж гарваа. Тэг зураа Риз хөөрөөд өөрийгөө нууцаар шүлэг энтер бичлэг хийж мэлгэр бүр алж өглөө. Ингээд ангийн төсөл болоход Луисын ажиж буй хэрэг дээр хүмүүс эцсийн удаа санал хураахад Луис чинь бүр хэрэгтэй улаарснаас болоод аваачаад Фрэнсисийг энэ хэрэгт тутгалцсан байна гэж бодоод Фрэнсисийн нэрийг хэлээд наачвал яах вэ? Тэгээ сүүлдээ Луис тэрийг ойлгонгуудаа сайн дураараа энэ хэрэгээс гарч байгаа мó хөрхий. Хөвгүүдийн хувьд болохоор эцэст нь гарах гарцаа болоод гартал хөвгүүдийн бие биедээ ярьсан нууцыг нь гадаа зогсож байсан хам хүмүүс мэдсэн байдаг наасан. Малкольм нэрээ яриа цөөрөтний тэр гэдгээ бодоогүй юм уу хаашийн. За энэхүү 21 дугаар анги эхлэхэд Малкольм ангийнхаа гавл бацаануудтай нээж туршид хийж байхдаа аваачаад илүү бизнес болоод ангиа дэлбэлж хаяад бөө юм боллоо. Түүнээс ч Малкольмын ангийнхан хэдэн 7 хоногийн турш энгийн хүүхдүүдтэй нэг сургууль явахаар болж байгаа юм да. Бүтггүй. Харин дүү юмэн салхин цэцэг тусчээ хөрхий. Тэгээд хамаг биеийн захтнаад ядаж жоход уйдаад хачин ааш гаргаж Луисын уурыг хүргээд өгдөг ба ямар сандаа Луис ч одоо бүр тэсгээ байгаад эцэст дүүийг даалан үрж тоглох хэвдэ.
Энэ хооронд Фрэнсис Пиамагийн байшин засаж байхдаа байшингийнхэн тал хэсэг нь индайчуудын нутаг дэвсгэр дээр байдаг мэдээ шууд гэртээ казино нээчүүл яах вэ? Айхтар зөвлөгөл дөө. Инхүү үзэг зөвлөлтөд Малкольм гавал ангийнхантайгаа энгийн ангид орж ирэхэд хитэн гавлууд нь ихэнтэй жаахан учраа олсонгүй. Гэсэн ч явандаа бус хүүхдүүдтэй танилцаад учраа олоод ихтэл Малкольмын ангийн гавлууд ч нэг бүлэг нэг фракцент тариалагддаг болчихвол яах вэ? Амар наасан. Сүүлдээ тэр дунд нь ганцхан Малкольм л фракц үлдчихдэг ба бүр Стиви хүртэл нэг бүлэгт орсон байдаг наасан. Малкольм маань наана их нийт юм шиг боловч цаагаараа жаахан бүрэг юм шиг байгаамаа чааваас үрхий. Энэ зур дүүгийн байшин дүүрэн өрсөн даалууг харангуйтаа хоолын зүүн мөрөн дээрх чөтгөр нь дүүгийн даалууг бүр нураах гэж жижигрээд байдаг наасан. Тэгтэл ашгүй Риз аавынхаа энэ чөтгөрлөг санааг мэдчихдэг ба би одоо хэнийг дүүрээс нь ойлголоо гэснээр хоолоор дүүгийн даалууг нураалахгүй гэсэндээ өдөр шөнөгүй харуул гараад байгаа юм чинь. Тиймээ үйл явдал иргэн сургуульд ирэхэд гавлууд ч одоо сургуулийн янз бүрийн бүлгэн билсний дараагаар хурган өөр хоорондоо тэрсэлээд эхэллээ шүү. Тэгээ бүр сүүлдээ өөр бүлгэн цугладаг газар энтрийг хүчээр булаагаад эхлүүл яах вэ? Тэр зур хоолч дүүгийн даалууг нураах гээд байж ядаад ямар сайндаа шүн өрөө хүртэл зүүдлээд байна да. Тэр зүүдэн дээрээ хоол мангар том даалууг болж хараад нураах гэж л морин дээр сууж исэн Луис нураа хаал би бүх бурууг Риз тохно гэтэргээд амар юм ярьж гарлаа. Гэсэн ч тэр зүүдэн сүултээ хар дарсан зүүд болоод хоол шүн дуунц ирэхэд Риз ч одоо дүүгийн даалууг манаастай хэвээрээ сууж байгаамаа. Ингээд маргааш өгдөн болоход Малкольмын сургууль дээр өнөө гавлууд чинь нэг бүлгийн боссод туснаа хурган дайны ирэмт тулж ирлээ. Ёо. Харин Фрэнсис болохоор гэртээ казино ажиллуулад хурган мөнгөтэй болоод идэг ба нутгийн индаануудтай хитрхи өөр юмсыг харьцаад эхлэхэд Пиамат жаахан ууралж гарлаа. Тэгээс үүлдээ үнэс нь болоод Фрэнсис Пиаматтай хэрэлдэж харахад эцэстээ аав ээж хоёр шигээ барилдан хийгээд дэвлэгчдэг наасан. Тэгсээр үйл явдал төгсөх тийшээ хандхад Малкольмын сургууль дээр ч хідэн бүлгүүд хоорондоо яг зодон хийж эхлэх гэж байлаа. Тэгтэл тэр үед нь Малкольм сургуулийн дээвэр дээр гарч ирсэн ээ. Үгүй ээ та нар хоорондоо зодтолдох ёсгүй. Бид бие биеэ үзэн ядаж болохгүй. Бид нар зөвхөн багш нарыг л үзэн яддаг байсан. Тэгтэл та нар одоо бие биенээ үзэн ядаж байна. Энтергээд араас нь хамаг найзуудаа бариад өгчлөө. Тэгэд нөгөө гавлууд нь Малкольм руу зааснаа. Наа чи манай ахлагч гэж хэлэхэд Малкольм ч одоо ангийнхантайгаа өмдөө дээрэмдүүлээд доогоороо шалдан ирж байгаа юм да чаваас. Харин хоол болохоор сүүлдээ өөрөө дүүгийн даалуунуудыг дахиж үрж байгаад нураах гэтэл нөөтг нь хоолыг гарсан хоогоор өөрсдөө нураад дуунж дуусч байгаа юм уу? За ингээд 3 дугаар бүлгийн төсвөлийн ангийг ярьж өгье. Инхүү ангимын эхлэхэд хоол Луис хоёрыг унтаж байтал өрөөнд нь гадны хүн орж ирээд дээрэмдэх гэж үзлээ. Ядаж байгаа тэр үед хоолч орноосоо босох гээд бөө юм болдог ба өнөө дээрэмч нь яг орж ирэх гэтэл Риз өрөөнөөсөө гарч ирээд нөгөө гарыг шууд бейсболын цохороор цогж унгаан аав ээж хоёроо авраа. Ингээд үүний дараа үзэг сольфтоход Малкольмын гэрт баахан цагдаа нар ирээд Ризийг магтдаг ба хоолч үүнээс ууж Риз жаахан атаархастай. Учир нь өөрөө босоо зогсож чадаагүй болохоор тэгдэг юм уу хаашийн. Түүний дараа үзэг сольфтоход Луис ч хүнс барьсаар Крэгийн гэрт очтол Крэг ч хамаг гар хөлөө хугалцсан байж билээ шүү. Учир нь өмнөх нохоотой анги дээр Крэг дүүгийн нохоод хөөгдөж байгаад машинт дайруулсан юм байна л да. Крэг одоо энэ хиттэй уулзгаараа дандаа л бэртэж байх юм да. Дээрээс нь Крэг ч одоо сувилагч авах мөнгөөрөө сургуультай сармөгчин хултад авсан байдаг бөгөөд тэр нь Крэгийн өмнөөс хамаг гэр орныхны ажлуудыг хийж гарлаа да. Хөөе айхтар юм аа. Тэр зур Фрэнсис Лавернегийн боолын хөдөлмөрөөр эрхлээд байж байтал гинт таалагдаад начлаа. Лавернегийн газрыг уул уурхайн компани авсан байдаг бөгөөд одоо энэ газар нь уурхай болох юм баг өө. Ингээд үүний дараагийн хэсэг эхлэхэд Риз цагдаагийн газар очиж шагнал авсныхаа дараа хаал Луис хоёр цагдаа болмоор байгаа тухай хэлж гарнаа. Харин дүүгийн болохоор гэртэн дээрэмчин орж ирсэн оройноос хойш айгаад унтаж чадахгүй Малкольмыг унтуулахгүй зоогоос тээ. За энэ зур өглөө болоход Риз цагдаа болон мөрөөдлийнхээ дагуу гудамжныхаа хамаг бацаануудыг базаж дуу чимээ гаргуулахгүйгээр зүгээр дарамтлаад яваад идэг наасан. Харин Фрэнсис ажилласаа гараад шинэ ажилд орох гэж бөө юм болдог ба энэ зур Пиамач байшингаа уурхан хүмүүс зарахгүйгээд хүн амтнц одоо цагдаад баригчлаа. Хурган атмаа байгаа шүү дээ. Энэ үеэр хоолч тэр шүн гэрт орж исэн хүнийг зогсоож чадаагүйдээ шарлахад гадуур зодолт хүн амтан хайгаад явж ивэл яах вэ? Яах гээд идэг шаарвэ. Харин Крэгийн хувьд нөгөө тэжээвэр сармагчиндаа барьцаалагчдаг бөгөөд сүүлдээ нөгөө сармагч нь манай Крэгийг хүчирхийлж мөвчирхийлээд хурган орхицсан кино болгодог наасан. Тэнхүү маргааш нь Луис дахиад Крэг дээр хурж ирэхэд Крэг ч өөрийгөө сармагчны барьцаанд орсон талаараа хэлэх гэж оролцсон боловч Луис кал авсангүй. Хаал болохоор дахиад л зодолт хүн амтан хайж явж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зориуд үтснөө сүүлдээ зодж чадахгүй машинаа дурлж авбаа. Ингээл үйл явдал явсаар ангийн төсгөл болоход Крэг ч аврал ирэхээр цагдаагийн газар руу залах гэж үтсэн ч Крэг сармагчиндаа баригдчихва. Фрэнсис болохоор Пиамаг шоронгоо суусны дараагаар аятайхан аргалж байгаад гэр дээр нь уурхай ойрох нөхөн төлбөрийн мөнгийг нь аваад өөр газар руу нүүхэр болов. Тэгсээр орой болоход хоолч одоо Крэгийн тоолдог хүлээд орж ирэхдээ нөгөө тэжээвэр сармагчтай нь алддаг ба бөө юм болж үйж нэг юм Крэгийг дарамтнаас нь салгаж аварлаа. Ийхүү эцэст нэг юм хоол баатар болж сонин өндөд гарч мараад хуран од болов. Дүү юм харин аавыгаа ингэж хүн авсны дараагаар ашгүй нэг юм унтдаг бөгөөд түүнийг дагаад 7 хоног нойргүй явсан Малкольм ч эцэст нэг юм ашгүй унтаж нойр авлаа да хөөрхий. За энэ хүрээд Малкольмын эргэн тойронд сурлын маань 3 дугаар бүлэг дуслаа. Та бүхэн маань subscribe хийгээд эх 7 хоногт орох 4 дугаар бүлгээ хүлээгээд байж байгаарай. Түр баяртай.